Халуун дулаан цаг болоод ус мус тасраад хөдөө гадаа явъя гэтэл нэг сонгуулийн сурталчилгаа. Чи мөнгөгүй юм байна штэ. Тэгэр чи яаж хөдөө явах юм бол чинь. За яг удахгүй сонгуул болох гэж байгаа юм чи. Сонгуулаа судалж агаад амьдралын бас нэг адал явдалтай тийм ээ сонирхолтой болгож байгаа нэг хэсэг бол сонгуул биш үү дээ. Тийм болохоор зэрэг судалж агаад янзын таалагдж байгаа хүндээс саналаа өгнөөгöd харсан чи юу ч ойлгохгүй. За тэгээ нэгэнтээ хийх явгүй юм чи одоо кино үзье та гэсэн чи хямлагийн кино үзчих чи бүр үхтлээ уйлаад нус нэг кино үзсэн чи бүр илэг гүшгөө сүлрэг бүр илэг гатуурах гад эвгүй болоод гэтээ аим шиг киноос үзлээ. Тэгсэн чинь за боли энэ ерөн зүрхээр явах гэдэг шиг зүрх мутцсан. Ерөн төвчөрөх гэж байгаа маань ид чи үзэлтгүй юм байна гэж бодлоо. За одоо насанд нь таарсан болоо та гэж сонгуульд одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийг харлаагүй ерөөсөө ойлгох юм юу ч байдгүй. Одоо улс төрийн мэдлэг. Хөөе болоо авгаа минь ээ. Чи чинь дутагдсан байж тээ. Нэгэн зэрэг айж уйлж инээхэр чинь хөгшин настай хүний зүрх тисгүй. Дээрэс нь улс төрийн мэдлэггүй сонгуул ямар хамаа байна. Зүгээр эротик киногоо үзээл эротиклоод гівтчихгүй шүү. Showbox application насанд хүрэгчдэд зориулсан эротик киноны багцтай боллоо.